K-pop Demon Hunters. За би энэ киноны талаар бичлэг нэлээд сүүлдэж хийж байна л та. Гэхдээ хийхээс өр сонголтгүй гайхалтай кино байлаа. Үзээгүй хүмүүст товчхон тайлбарлах юм бол энэхүү дэлхийд чөтгөрүүд байдаг ба эдгээр чөтгөрүүд нь хүний сэтгэл суулаар хоололдог. Харин тэднийг зөксөхөөр үе дамжин ирсэн 3 охиноос бүрдэх хамтлаг буюу чөтгөрийн ангууч бүлэг үргэлж байдаг байсан ба бид бүхэн Руми, Мира, Зои нартай танилцсанаа. Энэхүү дөрүүдийг анх удаа харахад бол надад Blackpink-тэй амар төстэй санагдсан. Гэтэ киногоо үзэх тусам дотоод хүмүүсийг нь илүү таниад, илүү дүр зурагт нь арай өөрөөр дасаж эхэлсэн. Тэгээд миний хувьд бол Зои хамгийн их таалагддаг. Тийм ээ, Зои. Тэгэхээр манайхан болохоор 3 охиноос бүрдэх дэлхийн хэмжээний супер K-pop одууд. Хүн бүхэн тэдэнд дуртай бас манай охтууд бүр аимшигтай баян. Хувийн онгоцоор тоглолтондоо нисэж ирээл аврах том барилгын пентхаусанд амьдрал бас энэ хувцсны шүүгийг нь харч л та амар том. Ингээл ажиглахад угаасаа үнэхээр баян гэдэг мэдэгдэж байгаа сте. За хэдүүлээ жоохон тоо бодож үзье. Сайн уу ChatGPT. Хувийн онгоц хэр үнэтэй вэ? 25-аас 70 сая доллар. За тэгвэл Сөүл хотод 100-аад давхар шилэн пентхаус эзэмшдэг бол барагцаагаар хэр үнэтэй вэ? 4 тэрбум доллар. За ингээд энэхүү бодогдож гарч ирж байгаа тооцооллоор бол нийтдээ Монгол мөнгөөр бас киноны эхлэлээр хувийн онгоцоо ерөөсөө хайрлаж байгаа шинж байхгүй дэлбэлэл үсрээ гараад ирдэг. Энэхүү даам үйлдэлээс нь тооцож үзэх юм бол нэг хувийн онгоц биш дахиад зөндөө хувийн онгоцнууд байгаа л гэсэн үг. Ингээд одоод үзвэл бараг хөрөнгийнх нь 3.1 нь 13 их 80-аас хамаагүй их чиж магадгүй. Ерөнхийдөө бол Huntrix хэмээх энэ 3 охины групп маань бузгай баян бах нэ. Бас тэдний хувцсны шүүгээ. За ямар ч тач манай гурийн гол үүрэг ойролт даалгавар нь бол Honmoon-ыг дуулж үзүүлбэрээр хамгаалan сахидаг байх нь. Honmoon гэдэг зүйл нь болохоор дэлхийг чөтгөрийн ертөнцөөс хамгаалдаг хаалт хан гэж ойлгож болно. Жирийн ард иргэд бол чөтгөр оршин тогтнодыг ерөөсөө мэдэхгүй Руми, Зои, Мира буюу Huntrix охтын K-pop групп маань нууцаар чөтгөрүүдийг устган дарахын хажуугаар дуу бүжгээ бэлдэн амьдран суудаг. Даанч манай Huntrix группийн ахлагч Руми яг үндэ хагас чөтгөр. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл чөтгөрийн үеийг тээж авдаг. Ээж авсаа болоод. Руми маань энэ нууцаа хамтлагийнхандаа ерөөсөө хэлдэггүй Honmoon хамгаалтаа бат бөх болгон чөтгөрийг тэр чигт нь буулган дарна хэмээн шаргуу хөдөлмөрлөдөг. Харамсалтай нь мэдээж хэтэрхий хичээсний үр дүнд өөртөө дарамт учруулад хоолойн сулрах гэх мэтчлэн жижиг асуудлуудтай тулгарна. Тэрхүү үеэр нь бид бүхэн Гиматай танилцсан. Тэр бол ерөнхийдөө чөтгөрийн хаан хүмүүсийн муу бүхэн дээр нь ажиллаж чөтгөр болгодог хүний сэтгэл зүрхээр хоолдог чөтгөрүүдийн хамаг бүдүүн дарга. За тэгээд түүний хуурам эхлэлтэнд дүрцэн Жинүү хэмээхэн царайлаг залуу эрчийг аваад байгаа манай охтын хамтлагийг буулгах төлөвлөгөөс идсэн байдаг. Ямар төлөвлөгөө вэ гэвэл хөвгүүдийн K-pop хамтлаг байгуулах. Нэг ёсондоо бүр амархнаар ойлгоё гэвэл Huntrix болохоор Blackpink, харин эдний байгуулж байгаа Saja Boys нь болохоор BTS. Ингээд хоёр гайхалтай K-pop хамтлаг үүсэж хоорондоо өрсөлдөх шалтгаантай болж байгаамаа. За би зүгээр жишээ авсан шүү. BTS, Blackpink хоёр бол өөр хамтлагууд өөр цаг үеүүдэд од болсон өөр зүйлүүдээр ялгардаг болохоор бас яг харьцуулаад байгаа юм байхгүй шүү. Жишээ авсан шүү guys. Жишээ авсан. Жинүү маань чөтгөрийн хөвгүүдийн хамтлаг байгуулснаар Huntrix-ийн фэнүүдийг нь булааж авахаар оролдоно. Энэ дэлхийн ертөнцид фэнүүдийн үүрэг бол маш том, тэдний хүч, сэтгэл зүй Honmoon-ыг илүү хүчрхжүүлдэг болохоор. Руми маань өндөр өнгөөр дуулах бэрхшээлтэй тулгараад байгаа болохоор эмжид үзүүлэх зорилгоор хамуцтайгаа гарч яваад Saja Boys-ийн тоглолтыг үзчихдэг. Тоглолтоо үзүүлэх зур нь манай охтууд тэднийг чөтгөр болохыг нь олж мэдээд муур болгондож хойноос нь мөчгөж буулгаж авахыг оролцдогч чаддаггүй. Бас тэр зур нь Жинүү Румиг чөтгөр болохыг олоод мэдчихнэ. Ийм том зүйлийг олж мэдсэн ч олон нийтэд задалтдаггүй. Харин хамт уулзах хүсээд байсгээд л уулзъя гэж өдөж хоргоогоод унана. Ямар ч тач Руми маань зориглоод уулздаг, алах гэж бас оролддог. Тэгээд тэдний харилцан ярианаас бид Жинүүгийн түүхийг олж сонсноо. Жинүү ба түүний гэр бүл доод зинданых байсан ба Жинүү гэр бүлээ орхин хаанд дуулах сонголтыг хийсэн гэдэг. Бас яг энэ асуудал дээр миний жоохон толгой ирсэн. Гэтэ миний бодлоор бол Гима гэмэх чөтгөрийн хаан нь толгойг нь мушгиж энэ сонголтыг хийлгээд харуулсал дээр нь ажиллаад хөөрхөн муу царайлаг залууг зовоогоод барьцаалаад байгаа гэж би бол хувьдаа ойлгоод байгаа. Илүү сайн мэдээллийг мэдчихвэл доор комент хэсэгт бичжүүлдээгээрэй. Зя манай Жинүү Руми 2 дотносох зуур Saja Boys-ийн нэлийн алдар нэр хүндэт хүрээд өрсөлдөөнч улам халуухан болж эхэлнэ. Хоорондоо өрсөлдөж бөөн урагшаа хойшоо босны эцэст K-pop-ийн хамгийн том шагналыг гардуулах ивент болохоор ойртоод Huntrix-ийн Saja Boys-ыг буулгаж авахар зүрхжүүлуудахад Жинүү Руми 2 эцэст нь бие биенээ ойлгож илүү үнзий холбогдсон хамтдаа төлөвлөгөө сэтэн бүхнийг зөксөхөөр шийддэгч.
Тэдний харилцан яриаг Жүтгэрийн хаан Гуйма сонсцсон болохоор Жинүүгийн өнгөрснийг тулгуурлан сэтгэл зүй харуулслаар нь бүр наадаад хамаг төлөвлөгөөг нь боснуулцдаг. Сонноос Жүтгэрөө дүр хэсэг хүчтэй тэгээд яг тоглолтын өдөр ирэхэд Румиг маань Жүтгэрүүд хуурам эхлээд үнэн төрхийг нь хүн бүхэнд харуулна. Хамтлагийн гишүүд нь Румиг хараад нүрээ буруулаад шалдан унсан Руми Жинүүгээс юу болсон талаар асуугаад Жинүү хүүдэн сэтгэл гарган өнгөрсөндөө хүлэгцээр Румигээс бас нүрээ буруулна. Олны нүдэнд Тантриксийн үйл ойлголцлыг Жүтгэрүүд харуулснаар тэдний бүх фэнүүд Сажа Бойсыг дэмжиж тоглолтын зорчигчин Жүтгэрийн хоол болохын даваан дээр Азаг сүлд Руми маань хамгийн гол нь өөрийгөө хүлээн зөвшөөрж энэ бүх болсон явдал түүхээрээ зөвхөн Жүтгэрүүдтэй тэмцэх тухай биш харин өөрийгөө хүлээн зөвшөөрөх багаар ажиллах хамт олонны жинхэнэ хүч чадал гэж юу болохыг харуулan дуулаад Гуймаг зөксөхөөр оролцдогч арай дийлдэггүй. Энэ үед нь Жинүү маань өөрийгөө золиослон Румитэй хамт Гуймаг буулгаж авнаа. За бүр нэлээд сайхан товчлоо тайлбарлаа хайчихлаа. Кинотой холбогдуулаад сонин содон мэдээлэл хуваалцахад бол энэхүү K-pop Demon Hunters кино найруулагчаар нь Maggie Kans, Chris Applehans нар Sony Pictures Animation Netflix-тэй хамтран бүтээсэн. Тэгээд бас 2D болон 3D хөдөлгөөнд дүрсийг хослуулж хамбукас сэтгүүлсэн загвар гэх мэт солонгос гой зүгээр нэлээд баяжуулсан. Huntrix зориулсан дөрвийн загвар ITZY, Blackpink, Twice зэрэг бүлгүүдээ санаа авсан бол Saja Boys, BTS болон Stray Kids-ийг нэлээд дуурайж санаа авч сэтгүүлэн бүтээсэн байна. Тэгээд энэ кинонд бүр 7 жил хийгдсэн юм байна. 2016 оны 4-р сараас эхлэн Maggie Kang найруулагч анхны санаа зургийг нь хийж эхэлж байжээ. Харин яг аль биесний хөгжүүлэлт нь болохоор 2021 оны 3-р сард эхэлсэн. Sony Pictures Animation яг өөртөө хөгжүүлж байгаа үндсэн үйл хэрглээ орсон гэдгийг мэдгдснээр. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл нь болохоор K-pop элементийг хожуу нэмсэн юу гэсэн үг вэ гэвэл анхандаа домог зүйж төр судалт төвлөрч байсан боловч хандалт бас түлхүү содон элемент борлуулалтанд нэмэр болохоор K-pop төрлийг тулгуурлан нэмсэн. Ямартай ч ойрын үед миний үзсэн хамгийн хөгжилтэй адал явдалтай кинонуудын нэг мөнөөсөө мөн байлаа. Дуунууд нь бүр жихэнд амар наалтцтай дүр зураг анимашн хийж үнэхээр шинэлэг бөгөөд чөлөөтэй сэтгсэн. Хүн бүр дурлаж үзээд байгаа нь бүр үнэхээр л ойлгомжтой. Үзэж амжаагүй үзэхийг хүсэж байгаа хүмүүс байх юм бол яг одоо эргэлзэлгүй хайж олоод үзээрэй гэж зөвлөе да. Өнөөдрийн бичлэгээр хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээ бичлэгнээс гарахаас өмнө миний гуйдаг нэг зүйл байгаа. Тэр нь бол Instagram-ыг маань фолловдорой 1000 хүрхгээл зовоод байгаа. Тийм болохоор өрөвдөлтөй номоогоо дэмжээрэй guys. Дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзтал түр баяртай.